Олон асуудлууд бас тодорхой хүрээнд шийдэгдсэн. За ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан олон асуудлуудыг бид ажил хэрэг болгох ёстой. Түүний хүрээнд бол яг таны асуусан энэ цагаан алт хөтөлбөр бол одоо харганы үзүүрт хийсч явсан ноосыг л одоо ингээд баялаг болгож байна. Тэгэхээр энэ баялагаа бид цааш нь экспортлох, энэ Евразийн улсууд руу экспортлох маш том одоо зорилго тавьж байна. Та бүхэн анзаарсан бол бид одоо энэ цагаан алт хөтөлбөрийн одоо ерөнхийлөгчийн санаад ирсэн энэ хөтөлбөрийн хүрээнд бий болсон энэ баялаг энэ бол олон зүйлүүдээр гарч ирж байгаа. Жишээ нь одоо арьс ширний үйлдвэрүүд бол нэлээдгүй том өөрчлөлтүүд хийж байна. Ноосоор бол одоо манайхан даавуу хийж байна, хувцас хийж байна, тийм ээ. Тэгэхээр энэ одоо хийсэн зүйлүүдэд дотоодын худалдаа авалт руугаа чиглүүлээ. Ялангуяа одоо төсвийн худалдаа авалтаар батлан хамгаалах, онцгой, хөлийн цэрэг гэдэг олон салбарууд дээр одоо хувцас хангалтын асуудлууд байдаг, гутлын асуудлууд байдаг. Тэгэхээр бид одоо ноосоо улам эргэлтэнд оруулах, ноосыг үнэтэй болгох, арьс ширийг хайдгүй болгоход дотоодоосоо гарч байгаа мөнгөө одоо гадагш нь гаргахгүй үндэсний үйлдвэрлэлүүдэд шингээх энэ том зорилгоор одоо засгийн газрын бүр тогтоол гараад манай яам энэ хэрэгжилтийг хангуулахаар одоо ажиллаж байна. Худалдаа авалтын нөгөө захим дэлгүүрээс тав хүн мэднэ тийм ээ. Тэнд одоо манай одоо юунууд дэлгүүр одоо энэ үйлдвэрүүд өөрсдийнхөө хийж байгаа гутал, өөрсдийнхөө хийж байгаа даавуу гэдэг олон зүйлүүдэд ингээд байршуулад тэгэхээр одоо шууд худалдан авах нөхцөл нь бүрдэх байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо манай үйлдвэрлэгчдийн олон жил ярьж байгаа гол хүсэлт байна. Тариалалтын үед одоо хамгийн чухал өртөг өндөртэй зүйл нь дизель төрш байдаг шүү дээ. Тэгээд сая яг уу салбарын сайд нь бас хэлж явах шиг байна. Бид нар энэ доктортой үнээр авахар болчлоо гэдэг. Тэгэхээр яг одоо энэ тариаланч дээр очиж байгаа үнийг цааш дээр нь өсөхгүй байх гэдэг юм уу? Доктортой ойлгох чиглэл дээр яг салбарын сайдын үед ямар ойлголцолтой байна? За ер нь одоо эн чинь бид дотооддоо байгаа бүтээгдэхүүний үнийн асуудлыг огт яриаггүй тийм ээ. Тэр ормосын хоолойд байж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж нефт бүтээгдэхүүний үн хаашаа яаж савлах вэ гэдгийг өнөөдөр ер нь дэлхийд тааж байгаа юм байхгүй шүү дээ. Сая бол харин манай аж үйлдвэр эзэмшлийн сайд бол бас засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу Оросын холбооны улсад ажиллаж энэ шатхууны одоо нийлүүлэлтийн хангалтын асуудал энэ ханшин дээр бас тодорхой хэлцлүүд одоо хийгээд ирсэн нь бол бас одоо бидэнд бол таатай мэдээ гэж хүлээж авч байгаа. Гэхдээ нөхцөл байдал одоо хаашаач ирэх ийм эрсдэлтэй ийм цаг үед одоо хэдүүлээ байгаа амьдарч байгаа учраас намрын тариалтын шатхууны асуудал бидний өмнө тулгарнаа. Магадгүй ингээд 8-9 сард энэ одоо шатхууны үн өндөр болох ийм эрсдэл үүсвэл бид дагаад одоо бас эрсдэлд орно. Энэ учраас одоо манай хөдөө аж ахуйн яамнаас бол одоогийн байгаа үнээр нь худалдаж авах ажиллагааг зохион байгуулахаар худалдаа авалтын үйл ажиллагааг одоо зарлаж байгаа. Тэгэхээр бид бол одоо бас хаврын тариалтанд бол 5,000 гаруй тонн одоо шатхуун дизель хэрэгтэй гэсэн ийм одоо урьдчилсан одоо байдалтай байгаа. Тэгэхээр тэрийг одоо 3,400 гаруй бол одоо ягаач байж чадахгүй боллоо шүү дээ. Тэгэхээр одоо байгаагаар нь ядаж одоо худалдаж авч нөөцлөх ийм одоо асуудал руугаа ер нь яам анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа гэж хэлж болно. Малчтын асуудал танаа яам хэдэн яаж анхаарч малчтын асуудлууд одоо тэр 6 настай хүүхдийн асуудал гээл нийгмийн асуудлууд дээр та хэдэн танилцсан ажиллаа аваа тий. За ер нь малчтын асуудал одоо ялангуяа малчтын нийгмийн асуудал бол олон асуудлууд байгаа. Тэрэн дундаа одоо манай яг хөдөө ингээ малчтай уулзаад баг дээр уулзтайгаа явхад бол энэ нөгөө 6 наснуудын асуудал бол туйлын хүнд байдалтай байгаа маа. Үүнээсээ шалтгаалаад одоо ээж нь хүүхдэд дагаад сумын төв рүү орцсон. Ард нь аав нь ганцаараа зайлуулан эдэн малаа хатгаад холтоо ундгүй ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо би бол гишүүнийхээ хувьд ч одоо бас сайн мэдээлэлтэй байгаа нөхцөл байдал энэ ч маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ боловсролын одоо сайдад бас тодорхой хүсэлтүүдээ хэлж байгаа. За нэгдүгürt бол энэ боловсролын хуулийн дээр бас манайхан нэг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нэг заалт нь бол 6 настайгаа биш бас 7-тоо оруулж болох ийм бас нэг нөхцөлийг бий болгоцсон байна. За тэр талаасаа бас сайн хэлж ярья. Нөгөө талдаа малчтын бас хүсэж идэг зүйл бол энэ сурагчдын өвлийн амралтын асуудал. Тэгэхээр Улаанбаатарт нөгөө утаа төвжрэлтэй ханаа томуу гээд ингээд улсын хэмжээгээр ингээд нэг амраагаад ирдэг энэ тогтолцоо чинь өөрөө хөдөө бол бас тийм зохимжтой биш. Хөдөөний хүүхэд одоо хөдөө бол ингээд чи өвлийн бэлтгэлээ сайхан хангацсан, ич шуушаа уудсан, өвлжөнд бууцсан айлдвал ажил ярьж байгаа гэдэг. Тэгээ яг энэ хугацаанд нь хүүхэд нь ирээд амардаг. Яг одоо ажил эхлээл ноос ноолуур төл мал гэдэг ингээд хичээлд явуулаад зөнхөр яваад байдаг. Тэгэхээр энийг ингээд Улаанбаатарын төвжрэл утаа гэдэг энэ зүйлийг Улаанбаатарт нь шийдээд өвлийн амралтыг одоо орон нутагт нь малчтын одоо энэ мал аж ахуйн онцлогтойгоо тохируулаад хийх юм бол нөгөө хүүхэд мал ахуйгаасаа холдохгүй
нөгөө ажил төрлөө эцэг ихтэй туслаад тэгээд одоо хүүхэд нь ирчгээр ээж нь дагаад байдаг шүү дээ сумын төвөөс тийм ээ. Тэгээд тэр айл бол хаврын бил одоо төл мал гэдэг энэ олон зүйлүүд рүүгээ гэр бүлээрээ ажиллах юм бол зөвлөлдүүлэхээс ингээд ингээ хүсэлтэд өгöd байгаа. За 6 наснуудын хувьд бол одоо доктор байр өнөөдөр Монгол улсын бүх сургуулиудад байгаа. Доктор байрны чанар хүртээмжийн асуудал дээр бас хэдүүлээ нэг анхааруул яасан бэ гэсэн юм саналыг бол би хэлээд байгаа. Тэгэхээр доктор байранд өнөөдөр ямар нөхцөл байдал вэ гэхээр нэг 50-аас 60 за дундаж сум бол нэг 40-50 хүүхэдтэй одоо доктор байрууд байгаа. Тэр нэг л одоо доктор байрны багштай байгаа байхгүй. Тэр бол тэгээд одоо 9 юм уу 12 дугаар ангийн хүүхэд доктор байранд байхад бүгдийг одоо хариуцаад ингээд байцгаа. Тэгэхээр ер нь 6 наснуудад одоо зориулсан яг багш тийм ээ өглөө босохоос нь авахуулаад ороо унтахаас нь авахуулаад өдөр хоол идүүлэхээс нь авахуулаад өмс зүүснээс нь авахуулаад ингээ бас нэг анхаардаг ийм одоо тогтолцоо одоо хэдүүлээ нэг туршиж үзвэл яасан юм бэ гэдэг ингээд хөдөөд шүү тийм. Тэгэхээр ингээ манай боловсролын сайд бол энэ боловсролын салбар дотроо хийх одоо томоохон ажлуудаа төлөвлөж जैन тэрэн дотроо одоо бас энэ орон нутгийн энэ хүүхдийн асуудлыг одоо зохицоор нь авч үзье. Хэдүүлээ бас хоёр яам энэ дээр хамтарья. Танай яам энэ дээр бас бидэнтэй хамтарч ажиллаад хэдүүлээ шийдэхин төлөө ажиллая гэсэн ийм одоо зүйлийг бас хэлж ярьсан байгаа. Тэгэхээр боловсролын яам маань энэ дээр би өчтөр бас алтан бичиг явуулсан. Тэгэхээр энэ хүрээндээ боловсролын яам маань бас тодорхой одоо хувилбарууд одоо гаргаж ирнэ.